Шар хаадсан багш. Өөр юм нэмэж явах. Болсон. Хэд болж байна? 2 төгрөг. Шар хаадсан багш. Гомбо таны удан чулуу игээд танаас мөнгө нэмж авах гэж байна. Тийм үү? Моса дэхгүй төрөний тоглож байхгүй юу? Багш та ууд руугаа гараа хийгээд хардаа. Сохрох уу яаж чарах? Нэг хатсан мөг орчихсон байна. Үгүй энэ үнэхээр чулуу байна. Норво өөр чулуу байна уу түүгээд хийж? Арайчтай гомбо. 1 төгрөг 50 мөнгө болж байна багш. Баярлалаа Норво. Миний шавь хичээлдээ муу болохоос ёстой сайн хүүхэд шүү. Та надад ээж цай хэлээрэй. Би таны гаргаад өгье. Асма чамайг муу хямны үдс. Багш та юу авсан? Нүдний хараанд сайн гэж сонсоод багш нь хэдэн мөөг авсан юм аа. Чи өлсөж байна уу? Амсах уу? Үнэхээр амттай мөнгө байна шүү. Тийм байна уу? Алуу нэгийг амсаадах юм? Гүн бай. Үнэхээр зажлууртаа сайхан амттай мөөг байна. Энэ мөөгнөөс идэхгүй бол мах идэх хэрэг байна уу та? Авраарай туслаарай. Йой, хоолит гэж байгаа хүлч юм. Яана хүлэгсэн дуучлаарай. Хүүш нөгөө 8 жил мөө хийнэ чи нэг л гулганы хийчихсэн биш үсттэй. Алуу маа энийг ав. Дуртай юм авч идээрэй. Таны хичээлээ хэзээ ч таслахгүй багш. За баяртай. Багш тусна гэлээ. Тань ч гэсэн баярлалаа багш. Баяртай. Мөнгөөр мөөг авч иднэ. 2 төгрөг болж байна. Тоглоод байгаа мó? Үгүй ээ. Үнэ нэмчихсэн. Үгүй сайхангүйсэн биз дээ. Одоо яаглаарай. За баягаад таруулаад. Улгаач. Хоороо дэлгүүрээс минь юм улгаач. Ямар хутнавш вэ? Рахаас ба чамд ч гүйцэтгэх болч. Аха, улгаач тараа энд байна. Яасан хутнавш вэ? Мөрөөрөл явна үстэй. Чамайг алнаа гэж хэлээд байхад хүний хоолноос хол яв гэж сонсоогүй юу чи? Тусдаараа юм байгаа. Аваа, ээж. Яманд мөргүүлчлээ. Өлсчөө шүү дээ. Бууржмаг чайдсан юм бэ? Аав ээж хоёр өглөө хүнс цуглуулна гэчээд одоо хүртэл ирээгүй байгаа мó. Ашгүй дээ. Ээж итгэм авчиж байгаа юм байна. Та яах гэв? Манай байшин гүлээх гэв юу? Чи бидийг харсан уу? Өглөө Бэвэрли ламба бид гуравтаа тоглоно гэчээд ирээгүй. Тэр хоёроос асуу. Тосгоны төвд өвс идэж байгаа. Сая хэн байсан бэ? Уулнаас ирсэн костюм bijagтай чонс байна. Винсент үү? Тийм ээ. Анхаараарай. Зөвхөн өнөөдрийг дуус. Манай мал зогийн газар нэг хоол авбал хоёр хоол өнгө бэлгэлж байна. Та бүхэн яараарай. Оншоо тоносээс өдөр таван байж бодчихгүй үйлдвэрийн хоолны ордер авсан манай зогийн газар үзгүй. Эдгэнгүй давны хэрэгс дөрвөн цугаар 360 дугаараас асууно. Хоол бүр тавьж байгаа. Хоёулаа энд очиж хоол идэх. Тэгэл дээ. Гарцгаая. Госа хусаж хөвөр миний зүлгэнээс. Урамшуулсан дуусаагүй байна. Угаасаа хүн орж ирэхгүй болохоор урамшуул зарласан юм шиг байна. Нөгөө дэлтэн навш. Сайн байна уу? Нэгдэр нэмхэн 2-5 хоол захиалах уу? Тэгье. Танай хоол хэр их юм бол? Манай борц их том шүү. 2 ганхаа нэг хувааж идээд л цадчихдгийг. Бөөх тийм их юм уу? Хоёлаа барах юм уу агаа? Тэгвэл нэг тавгийг идэхээр нөгөө хоёрыг авч явахаар захиалъя. За 2-5 хоолоо гаргатаа авчихгүй. Тэгье. Алуу нараа байж байна. Сайхан оллоорой. Норво, чи хоёр найзаа оруулж ирээд хамт идэх юм уу? Өлсөндөө өвс сулгаж идэх байгаа юм биш үү? Энэ хоёр идэхгүй байх уу? За би асуугаад ирье. Та хоёр орж хамт хоол идэх үү? Нэр юм уу? Тэгээд та. Чи харахгүй байна уу? Бид хоёр угаасаа хоол идэж байна. Чи ямар хашааны мал биш дээ. Халгаа идээд байхдаа яах вэ? Тийм ээ. Би мал. Бид хоёр эцэг өвдөгөө идэж ирсэн. Удамж тоолоо идэж байна. За амжилт малнуудаа.
Бэвэрли хоёулаар цоол идэлтэй сая хасгаа идэж байгаа ухш яхсан шүү дээ. Энэ тийг ахуул биш юм уу? Амттай болвол шүү те. Зөөгчөө. Ахад нэгийг идэхээр авчихъя. Сайхан байна шүү. За хоёулаа явах уу? Нөгөө хоол аваад явъя. Нөхөө гэж та хоёр 3-5 хоолоо идчихсэн байж тээ. Нэг хоолоо явшгүй тэгэхгүй бол яндаа хоёр дэлтэн чихэр чи хооронд нь зангиж байгаа шүү. Норвоо, жоохон соёлтой бай. Ага хүн хөлөгдөх чинь гим тэрэг үстэй. Эм шүү дуулаа минь. Би цагдаа байхдаа олон удаа өөрчдөг баривчилж байсан шүү. Эсвэл Ингээд баригдвуу муу харах. Бясдаг хаавын гаргаж ир. Намайг бити адалтаа. Яслаг гаргаж ирэх. Ичигзээ. Ийм том бясдгийг ийм хурдан идэх гэж юу байсан юм? Үлэн дөрсөн миний буруу. Үш яаж вэ? Зүгээр л багш амттай гэдэг байхаар л түлхэж үзсэн. Онцгой байна уу? Амтчихвал яах вэ? Тэвэрч би артаа гэдэг утгастай. Чамд ямар юмны хаар гэр байдгийг? Тэр артаа гэр. Наад чи манай гэрийн нүх. Чи бясдаг идчихсэн чинь чамар хуушур хийж идэх юм биш үү? Бясдаг нь хулган дотроо хайлж болж амттай болно доо тий. За би гэл хурц зураад ий. Би махаа татчихвай. Хөөе та хоёр намайг гэдэг цадахгүй штэ. Би та хоёрт нэг нууц хэлье. Нууцаа. Нүхэж яхад өөр хулган байх юм уу? Үгүй ээ. Намайг амьд үлдээвэл та хоёрыг хоол хүнсний даваач нуу дагуулж явъя. Эд хоёр тэр хулган худаад чи идэхгүй. Биш ээ. Туулаануудын нууц газар. Яадаг газар юм? Туулаанууд тэгтгүүрт гарсан хөгшчүүдтэй хоол хүнсээр дүүрэн газар аваач тэр газараа тойрлох хан хэрэм байсан гэж би нэг бүжингээс санамсруулсан юм. Гэлганы бол даваад байдаг гэсэн. Эдгээр удлаа ир. Удлаа ярьсан гэвэл яагаад энэ тосод ганц ч хөгшин туулаа амьддаггүй гэдэг та хоёр анзаарч байна уу? Туулаанууд ийш тийш нэгцээр байгаа залуудаа зүрхээр өнгөчдөг юм штэ. Гинэн тоорой чи тэр үлгэрт итгэдэг байх нэ? Янта чи дэвний өвөө дэмчи оршуулган дээр очиж байсан л үсттэй. Тийм ээ.